болох уу? Аа. Юуны өмнө хандаа болон зочид төлөөлөгчид үе үеийн санд ажиллаж байсан нийт хамт олонд нь Завхан санны 25 жилийн мэндийг хүргье. Манай гэр бүл бол энэ Завхан сантай бол бүгдээ салшгүй холбоотой. Анх би танилцахдаа л энэ Завхан санны одоо яг энэ ресторанд энэний хажуу талд Завхан санны офис байдаг байсан. Тэгэл энэ ч урж ирэл 5 дахь өдрийн орой болгон юугээ хэвлүүлдэг гэсэн сонингоо. Тэр үед нь бол бараг 3-4 цаг хүртэл би энэ мега хүлээгээл суулждаг байлаа. Тэгээ сүүлдээ бол ерөнхийдөө бол нөгөө ажилдаа далаад гэх юм уу да нэг тэгж ахтар оройтох бол болцсон. Тэгээд Завхан санны бол арын ажлуудыг бол гэр бүлээр бүгдээрээ хийгээл явдаг л да. Одоо жишээлбэл сонин ургалтнаас нь авчрах ч юм уу те автобусан дээр буучлаа ихтэн байдаг үгтэй бүгдээрээ л очиж авчрах. Улаанбаатарт мөкс манай охин баясаа гэт чинь заримдаа хөргөж өгч юм тийм их ажлууд байх хийгээл явдаг гэсэн. Тэгээд энэ өнгөрсөн энэ 21 жилийн хугацаанд бол энэ Завхан саннаас болж бит хоёр бол бас зарим үедээ сайдах муудах ч үед бас байдаг байлаа. Тэгээд сүүлдээ бол би яалтчгүй энэ сонин бол хэрэгтэй юм байна. Энэ аймаг орон нутгийн түүхийг авч хадгалж үлдчихэж байгаа зайлшгүй тийм маш том архив юм байна гэдэг бол мэдэрсний үндсэн дээр л бол байнгын дэмжиж ажилладаг болсон. Энэ сонныг бол ерөөсөө л энэ сонин бол өстой байх ёстой гэж гүрийгээл зүтгэждэг шүү дээ басаа. Тэгэл агүй би энэ сонныг ерөөсөө хизээч хаяхгүй орхихгүй яг ингээд байж ах ёстой. Зарим үед бол манайх бас Улаанбаатар руу шилжих шийдвэрийг хүрт би ингээд санал тавьсан гэхэд үгүй би энэ соннтойгоо л байж хичээнэ тэгэл байждаг. За ер нь бол хамгийн их хүнд үе нь бол миний бодлоор тэр 2009 онд тэр шүүх хурал дээр очсон байж хахад анхан шатны шүүх тэгэл давд заалдах биш анхан шатны шүүх тэгээд нөгөө хяналтын шатны шүүх гэдэг нөгөө бүх эхний хоёр шүүх дээр ялагдчихаал тэгэл нэлээд хүнд байсан. Тэгээд дараад нь тэр дээд шүүхийн шийдвэрээр буцаагдаад шүүхийн нөгөө заргаа авсан тэр үед бол маш их баярлж байсан. Тэр бол маш их хүнд байсан. Тэгээд дараад нь бол мэдээж хэрэг тэр зарга авсны дараа бол маш их баярлж байсан. Тэгээд дараад нь тэр 2013 онд шилдэг сонин болохоор бид нар бол бүгдээрээ л баярлж байсан. За яста баяр хүргэе маш гоё үе сан тэр. Тэгээд чамдаа хайртай шүү. Одоо цаашдаач Завхан сонин бол гарах байх. Тэгээд бидний зүгээс л байнгын дэмжиж туслана гэдгийг амлаж байна. Тэгээд хандаа энэ ойн баярын мэндийг хүргээд өнгөрсөн хугацаанд мундаг байсан шүү. Тэгээд баяр хүргье.